байр суурьдыг би сонслоо л доо. Ерөнхийдөө яамны байр суур тэгээд нийгмийн даатгалын байгууллагын байр суур. За би энэ бас нэг салбарын сайдын байр суурийг бас авчирсан баг. Тэгэхээр ингэж мэдгдсэн байгаа юм л да, ярилцлаган дээр арилжааны банкуудын өгч байгаа зээлийн хөг болиулах, хүүг нь буруулах хууль эрх зүйн зохицуулт байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр энэ зүйлийг бас сая хэлээд байна л да. Тэгэхээр би зөвхөн хуульчийн хувьд бас энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд нэг зүйлийг бол батгаатай хэлнэ. Энэ зээлийн хүүг одоо бууруулж болохгүй юм уу? Эсвэл арилжааны банкуд ямар хүүтэй байршуулах вэ гэдэгтэй холбоотой зохицуулт бол хуулиар байхгүй. Засгийн газрын ямар нэгэн шийдвэр бол байхгүй. Өөрөөр хэлбэл энэ асуудал ямар журмаар зохицуулагддаг вэ? Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан арилжааны банкуд мөнгө хадгаламж хэлбэрээр байршуулж журмаар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл улсын их хурл болон засгийн газраас ямар нэгэн шийдвэр гарахгүйгээр хууль эрх зүйн орчинд ямар нэгэн өөрчлөлт болон тодтгол хийхгүйгээр энэ хүүгийн асуудал бол өөрөө буурах бүрэн боломжтой. Нэгдэх асуудлыг би тодтогч хэлмээр санагдаад байна. За хоёрдугаарт бол энэ эрсдэлтэй юу үгүй гэдэг бол үндсэндээ ойлгомжтой болчихлоо гэж бодож байна. 15.3% хүүтэй хадгаламж татцсан хаан банк өнөөдөр жишээлбэл 18%-аар зээлээд 2.7 дээр ашиг хийгээд эрсдэлгүй байгаад байж болоод байна шүү дээ. Ашгаа хийгээд болоод байгаа байхгүй. Гэтэл цаа талд нь 10.5% одоо дунджаар хүүтэйгээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг одоо байршуулчаад 18%-аар хүүлж байгаа буюу 7.5% одоо ашиг хийгээд байгаа банк бол одоо энд эрсдлийн тухай асуудал бол бүр ярих боломж байхгүй. Би энд нэг тоо хэлмээр байгаа юм л да. Өнөөдөр одоо Монгол улс 331 сумтай. За 329 гэж ярьдаг. Нэг суманд дунджаар нэг 250 тэтгэвэр авахч ахмад настан байгаа. Нэг суманд тэтгэврийн зээл олгож байгаа арилжааны банк дунджаар нэг сард 13.5 сая төгрөгийн цэвэр ашигыг зөвхөн тэтгэврийн зээлийн хүүгээс олдог. Улсын хэмжээнд ярих юм бол сая ярьж байна 64 тэрбум төгрөгийг арилжааны банкуд жилд тэтгэврийн зээл олгоод олж байна. Нийгмийн даатгалын сан арилжааны банкуд нийгмийн даатгалын сангаас хөрөнгө байршуулаад жилдээ нэг 40 орчим тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд хүүгийн орлогоос олж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын санд өөрөө энэ их тийм одоо их орлого оруулж гинүү гэдэг маань эндээс харагдана. Нөгөө талаасаа яг нийгмийн даатгалын сан маань өөрөө яг ямар зориулттай юм бэ? Энэ бол арилжааны банк биш. Энэ ашигын төлөө явдаг байгууллага биш. Өчигдөр одоо хөдөлмөр залуу насаа зориулаад хамаг одоо тэтгэврийн одоо тэр шимтгэлээ төлсөн даатгалдаа хамрагдсан тэр иргэд өндөр насанд гарсан хойноо өөрөө ажиллах чадваргүй болсон манай ядарсан хойноо одоо тухайн сангаас өөрийнхөө тэтгэврийг авч байгаа. Энийг хамгийн гол нь эрсдэлгүйгээр баталгаатай олгох ийм л одоо сан. Нийгмийн даатгалын сан бол ашигын төлөө одоо явдаг байгууллага бол огт биш ээ. Энэ бол нийгмийн чиг баримжаатай байдаг сан гэж хараад байна. Тийм учраас энэ дээр бол одоо саяны номтой хоёр гишүүн хэлж байна. Монгол Ардын намын бүлгийн байр сууч гэсэн тодорхой байна. Арилжааны банкудад зээл олгодгүй. Өөрөөр хэлбэл 6% олгож байгаа тэр арилжааны хоёр банкнд байршаад байгаа хөрөнгийг зээл олгодог буюу 94 одоо тэтгэвэр авагчдын 94% нь одоо байршуулад байгаа хаан төрийн банк гэсэн энэ хоёр банкнд хуваагаад байршуулахад л зээлийн хүүг одоо 9 хүртэл хувьд барих боломж бол байна. Энэ нь өөрөө банкндаа ч ямар ч одоо алдагдал байхгүй, эрсдэл бол байхгүй. Сандаа бас эрсдэл байхгүй. Ийм боломж байгаа гэдгийг би тодтохмоор байна.